Өмнө гарсан чихнээс хойн ургасан эвэр хатуу гэж Монголын сэчин үгэнд байдаг билээ. Дайны төмөр дүрлцсэн ороо босгоо он жилүүдэд хугаршгүй хатуу төмөр болж хатуучин давтагдсан тэмүүчин улас төрчнээ авьяас билиг болон цэрэг дайны ухаантнай цаглашгүй мэрэгэн бодлогоороо өвөг дээцээсээ хол илүү ухаан самбаатай уужим хараатай гэдгээ харуулсан юм. Ёсдгоор анги. Хаантаа. Тэр ирлээ. Оруул. Ороорой. Их эзэнтэй минь. Ерөө ахаа илчүү дээ. Хаантаа. Ерөө ахаа би мөксөн улсынхаа өшөөг авах санаа үүрлэн танд бараалхан хүсэлтэд тавьсан юм. Алло, бос. Үг байвал өчигтэн. Хаантаа, сайд би хятад хүн бөгөөд өвөг дээдсмний үе уламжлан их явсад өндөр ад хашаар ирсэн болго. Хожим улс гэрийн голомт мөхж 10 буюу гудамжийг хөлсөн доромжлын өшөөг авах ашигтай боломжийг харсаар өдгөө хүрлээ. Дөрөвчин удаа Монгол улсад илчээр зарагдан ирээд хаантаа агуу зориг алсын бодолтой хүн тул удахгүй дэлхийн дахныг эзэгнэн захирганд гарцаагүй гэдгийг үзээд танд хүчээ өгсөв хэмээн ирлээ. Болгоон соёлгож яжаамаа. Ерөө ахаа, чи юунд тэгэж үжиглэн? Ванган шанслал чамайг наашаа ирүүлээ бидтэй. Хаантаа. Тэмүүжин биевэр өөрийн өвөг Амбгаа хаан болон өнөөгийн татар эргэн сүрэн мөххийг үзээд их алтан улсын тэнгэрийн сүр хүч хичнээн агуу их болохыг ухаан ойлгосон хүн юм шүү. Тийм болохоор ванган шанслал үнэнчээр зүтгэж алстаа түүний хүчин дулдуудаж байх бодол өвөрлөж яваа. Юу гэнэ? Хаантантай аратан барстаа арьсын булаалтахаар шийдсэн хэрэг биш үстэ. Вангийн чансан энэ удаа татар иргэн ялагдсан бууруулж мигүүжин сүлт хаантанд алагдсан үнэн мөннийг нуун дарагдуулж өөрийн гавья мэтэр хаан эзэнд мэдүүлж их шан харамж хүртээд байгаа шүү дээ. Яасан бэ? Та итгэхгүй байгаа хэрэггүй. Хаантаа. Вангийн чансан танаас аль эрт жиирхэн болгоомжилж байдаг хүн. Тийм болохоор та энэ талаар бодолтой байхгүй бол хизээ нэгэн цагт мигүүжин сүлт мэт бүсрэ унахыг байгах газаргүй шүү. Сүбэдэ энэ хүнийг одоохон хүрээнээс хон гарах. Хүн байна уу? Тэмүүжин, би чамайг эндүү таньжаа. Би чамайг нэгэн үеийн тэнгэрлэг богдгож бодож байсан чинь харин ч огтны нүдмэд охирхон бодолтой буураа ири байж. Аваад юу? Тэмүүжин, чи миний ятгалыг үл тоосноосоо бодоод хизээ нэгэн цагт зөрчдүүдийн модон ижинд амьдараа хатах болно. Чи зөрчдийн 5 дугаар зэргийн жавууд харыг хэмээх дорд ноён болсонтой сэтгэл ханжуугаа хэрэггүй. Тэр бол ванган чансан хавнахад хайж өгсөн өмөх махнаас өөрцгүй ч үү дээ. Хожим тэр чамайг амьдэр чинь өвчин алхаа мэдэх байлгүй. Маргааш өглөө хөдөлгөөний зарилгыг дамжуул. Оогонхүү зүч. Удаахүү цагаада.
3 дугаар хүү өгөөд. Отхон хөө тулуй. Тэмүүлэн. Би ихлээ шүү. Тэг. Ээжийн амрыг айлтгая. Алав басцгаа. Чи мигүүжин сүлдийг зүйл дуусгасан гэж дуулсан. Талигач эцгийн чинь тэнгэрийн гигэн сүнс амарч авах та. Гэхдээ Жалибах болон олон татар иргэн зүгтэж амьдсан шүү дээ. Тэвэр бүдүүн ургаа модыг ганц далаалтаар унгаж болдог билүү? Өнөөдөр их найрыг үүсгэн та ах дүү тавын ялтын баярыг тэмдэглэе. Аха, манай нөхөр яагав вэ? Би түүгээр саж бэхэд дайны олзоос хөргүүлэхээр явуулчихсан. Зүрхтүүд ганц цэрэг мөрд гарган туслаагүй батлаа яг тараа дайны олноос хүрч байдаг юм. Тэдний сайдар дончоод Монголгүй ямар агуулсыг сургаад өгөл дээрээс юм. Лүч цагаад хоёроо том хүмүүс үг хэлцэж байхад хүүхэд дундуур нардаг билүү? Лүч цагаад хоёр аваагах нартайгаа адилхан бодолтой байгаа юм байна. Харин өгөөд чи энэ хэргийг юу гэж үзэж байна да? Арав 12 настай хүүхэд чинь юугаа мэдэх вүлээ дээ? Наадах чинь хэлгэлдээ бүртөө. Зүрхтүүд энэ удаа цэрэг гаргадгүй дурвал да. Харин эцэг хаан тэдэнд дайны олсноос хөргүүлдэг натан ургийн хэлхээс нэгт байх ёстойг сануулсан хэрэг. Тэд нар олсноос хүртээд бидэнтэй эвлэрч мэдэх юм. Харин эвлэрэхгүй байх юм бол тал нутгийн олон овг аймгийнхан зүрхтүүдийн хүм муутайг мэдэх болно. Тийм болохоор хаан эцгийн энэ бодол тун зөв зүйтэй гэж бодож байна. Өгөөд минь эцэг чинь чамайг зөв зүйтэй хариулсанд их баярлаж байна шүү дээ. Бид нар хаана хүрээд ирвэ? Нээж. Би энэ хүүг мартчихсан байна шүү дээ. Би татарын хүрээнээс энэ бяцхан хүүг олдсон юм. Хүзүүнд алтан гарих зүүж, булганы арьсаар эмдсэн алтан хэв торгон дээд өмсөж явж байсан юм билээ. Манай монголчууд угаас иймэрхүү байдалтай хүүхдүүдийг өөрийн үр мэд үрчлэн авах ёстой гэж санан ээж танд хүргэн авчирсан юм. Яасан хөөрхөн хүүхэд вэ? Чамайг хэн гэдэг вэ? Ирхэн мужин та дорд миний нэр усыг асуух надад хүндсэн хэрэг болох байлгүй. Би тэр тусмаа дорд нэрийг чинь мэдмээр байна. Намайг шихэн утга гэдэг. Өндөр дэд язгууртай өрөв сэтгэлтэй уйлан их хэн болохыг хэлж өгнө үү? Эмээ байна. Тэмүүжин хаан намайг танд өрчлүүлэн өгнө гэж байсан. Түүний өгөнд итгэж болох уу? Болгүй яах вэ? Би мөнх тэнгэрийн нэрийг барьж андгаалъя. Мөнх хөх тэнгэр минь. Яна би шээлээ. Зүгээр дээ хүмүүс. Би чамд итгэж байна. Та нар юундаа инээгээд байгаа нь? Ээж бас нэгэн хөөрхөн хүү үрчлэн аваад байна. Юу гинэ? Чи дахин нэг хүү төрүүлээ юу? Хаагчингийн маань чих болохоо байх нэ тэ. Энэ чи юу болох нь энэ блэ? Саж бэхэд олзны төрөхөр явсан хүмүүс эргийг хийж явах шиг байна. Таагүй хэрэг болсон бол та. Алив очиж үзье.
Замбула. Яачих нь энэ үлээ? Тэр 60 цэрэг аваад жөргтүүдэд дайны ол зүрхэхээр явсан. Гэтэл тэд 10 цэрэгийг маналж 50 хүний хувцсыг мулцлаад явуулсан байна. Дана нөхөрч гисэн тэдэнд алгагджээ. Замбула. Мориндо. Цололдоо яаж байгаа бол доо? Зүрхтүүд ч угаасаа дайнч байлдаанч баатар зөрөгтэй болсон шүү дээ. Цаачаа би их олон удаа авилгагүй муухай загнаж байгаа хүн тул сайн өдөхгүй лавтай. Хоёр хоног болоод байхад хэл чимэж байдгүй шүү. Өөдөн үжи минь. Хаанад нь зүрхтүүдийг даран сөнөөлөө. Саачбэх бүрөбэх зэрэг урвсан хулгаанаар баригдсан тул зүрхэд болон боржин овгийнхан угсаа гарал нэгтэйг бодолцсон та бүхэн эсэргүүцэхгүй бууж өгвөл ам хэлтрүүлнэ гэж хаан эзэн айлтан сойрхлоо. Хайтагдаас тачибэх бүрий бүх. Вэн чи мухлаа байх шивтэй. Зэлмэ чи яагараа үү цагагч болыг алхаар завддаг үлээ. Энэ муудыг өөрийн эзнийг хамгаалан тэмцэж манай 10 хэдэн цэргийг алж 6-7 хүнийг шаргадуулдаг байх шүү. Тэр бас чиний толгойг шаргадуулсан хэрэг бай. Тийм ээ. Аргагүй 10 хүн баатруудын өдгийг зүрхэд овгийн хүмүүнд Зэлмэ үүнийг тавьчих. Хүлгийг тайл. Түүний Сэлэм хаан байна. Чи миний нөхөр болж өдөр шөнийн алин цаг боловч Сэлмэ зүгээс миний өргөнд орж гарч байж болно. Хаанта. Дорд мохола би үүнээс хойш танд өчүүхэн шудраг ус итгэл журамгүй аашлах юм бол миний хөлн шүрэнцгийг тасах хэрэг бод. Саачбэх. Чамд хэлэх үг байна. Саачбэх. Чи бид нэг өгдөөцийн үр яцнаар биш гэж юу? Би чиний үлдүү биш гэж юу? Чи яхаараа хор муха санаа гаргаж хандлын явхад хар бирөө мэд хайртай нөхрийг минь хөнөөх болов. Чи хилээд гэж. Намайг тавиач. Би түүнийг алмаар байна. Саачбэх. Чи бас амьд гармаар байна. Заадагч. Ажаарай. Тэмүүж. Чи ихтэй намайг алаад. Тэмүүж. Би хүүгээ харж байгаад алуулмааргүй байна. Би харж хандах хүнгүй. Бидсэн эмгэн хоцорсноос эхлээд намайг алаадах. Мохор шолом шиг эмгэн чамайг би алаад үгүй дөө. Одоо чи эзний хайртай хүний алах ямар байдгийг өөрийн биеэр амсах чинь. Чи өөрийн хүүгээ яаж өгөхийг одоо үзэх болно. Дараа нь чи өөрөө хүч даад орг.
Газраа дүүгээ аваад явж бай. Ээжээ. Та цаашаа хаач бай. Түүн хийсэн тэргийнхээ үр төлөөсийг эрх хүн шиг даагаад гармаар бай. Сажибэг. Хүү минь. Ээжээ. Та нар одоо утсан үзэх болоо юу? Урд нь хичнээн олон хормуухай хэрэг хийж байхдаа ингэх өдөр ирнэ гэж бодохгүй яасан. Тэмүүжи. Чи ихтэй намайг аваад аль. Би чамд тавьсан үр төлөөс өнөөдөр өөрийн зүрхэд овгийн цусаар төлж өгье. Наадхан аваад юу? Сажибэг. Ээжээ. Ээжээ. Хүү минь. Ээжээ. Сажибэг. Би бүрий бүхийг үлдэн ээжигч нь асран тойлуулж байж болно. Би ээжигч нь биш харин талигч хаан эцгийгч чинь хүндэлсэн хэрэг шүү. Харин чи гар цаг өгөх ёстой. Яагаад гэвэл чи намайг хаан ширээнд өргөмжлөгдөхөд өргөсөн тангарагч нь бодож татар иргэнтэй байлахгүйд чамайг 6 өдөр хүлээсэн. Гэтэл чи дааны олдноос хүргэж явсан миний элчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн бай. Чи битгий олон үгүй. Би өөрийн эрхэмтэй зүрхэд цусаар өөрийн өргөсөн тангаргаа гүйцээн. Уухаас. Сажибэг. Чи бид хоёр адилхан Монголын Хяад аймгийн язгууртнууд гэдгийг бодолцсон хүзүү сэрэ чинь яс хөсөр таран хэвдгийг яахан төвчих вүлээ. Алив танаас өхрийн арьс аваад ир. Сажибэг. Зүрхэд овог бол урд хамаг Монголын аль саруулсан баатар сан эрзэг шилэн цуглуулж үүсгэсэн овог. Хэрвээ тэд нар Тэмүүжин надад дуулууртаа захирагдах аваас би тэднийг мухлаатай нэгэн адил дотнчлан явах болно. Тийм болохоор чи санаа амар зам даагаар да. За зээг гүйцэтгэх. Болжээ. Зүрхтүүдээ явцгаая. Дөрвөн хөө хачиун алж хасар бэлгүүтэй Тэмүүгэ. Дөрвөн хөө зүч цагаада өгөөдөө тулуй. Ховлаа зэлэм боорч сүвэдэ дарида алтан учир мэнлэг. Дөрвөн өргөмөл хөө шихи хутаг хөгчүү борх хүч бүрий бүх тэв тэнгэр боо. Зүчтэй хорч. Сургууль эхэлцгээ. Эхэлцгээ.
Тийм үл юм. Нөхөр чинь өөд болоо 5 жил боллоо. Ээжлээ алдсан өнчин галуу мэд эм насыг илээ гэж бодоогүй үстэй. Ээж та дахиад л бас юм яриад эхэллээ. Ээж нь 60 дөхөж байгаа хүн чинь нэг л мэдсэн хуагчин эмгэн шиг дүлээс авахар болчихыг хэн бай гэхвүлээ. Тэр цагт хин чиний ургийн хэргийг бодолцох вүлээ. Ээж аав хорлогдох үед та бас 30 хүрээгүй бэлэвсэн хоцорсон шүү дээ. Та энэ бүхнийг даваад л гараад ирсэн биз дээ. Гэтэл би 30 гарчихсан хүүхэн. Ээж нь 4 хүү ганц охинтой. Дээр нь 4 өргөмөл сайхан хүү байна. Гэтэл чи өдий болтол үрийн зулаа өнөрлсөнгүй. Энэ бүхнийг бодохоор ээжийнхэн сэтгэл зүрх шимшрээд байх юм. Ээж би хаан ахын ганц охинд батлаа. Хаанхар Баатар ирийн татвар юм болон явна гэж юу? Эсвэл хатвчанд суудаг харц боолтоо сун амьдралыг барах хэрэггүй. Үгүй. Миний ад жаргал өөр зөөлөн сэтгэл 5 жилийн өмнө хань нөхөртэй минь хамт буршлагдсан юм. Ээж минь азар надад агтсан амир гэрт сэлэм алдлан харвах ном саадаг байна. Өшөө хорслын сэтгэл минь өөр дурам буцалж байна. Бид Тэмүүжинг дэнд удаан айрыг гүзээлүүллээ. Түүний гарын бүл хүч нэмэгдээд байх юм бол бид хизээ нэгэн цагт хөсөр унах өдөр ирнэ. Одоохон яваад хатхан ханград овгохныг цэрэг гарган тусал гэж гэл. Цөмөрө хүчээ нэгтгэн Тэмүүжинг даран соноё. Жамх толгойлогч ав. Татар улам иргэдүүд хүчээ сэлбэж амжсан гэдэг шүү. Тэд нар Тэмүүжийг даран устгах тал дээр танаас илүү сонирхож байгаа нь лавтай. Татар мэрэгд гинэ. Би чинь Тэмүүжин болон Ван хааны цэргийг удирдан мэрэгдүүдийг дайлан байлдаж байсан хүн шүү дээ. Тэр ямар хамахтай. Мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байлаад хэрвээ та боломжийн хүнийг томлон ятгах чадвас тэд цэрэг гарган тусалхан лавтай. Тийм биз дээ. Миний бодлоор хамгийн боломжийн хүн гэвэл шийл байна да. Тэр яаж болох вэ? Манай өвөг Амбгай хааныг тэд нар Алтан улсынханд хөргөн өгч модон гэлжгэм цовдлуулж алсан биш үү? Тийм болохоор би очиж болохгүй. Чи өөрөө сая мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байна гэж хэлээ биз дээ. Таргуудаа хэрвээ та энэ хэргийг бүтээчих юм бол би өөрийн овог аймгийн хагас болоод эд хөрөнгийн талыг өгөхөд бэлэн байна. За яах вэ? Тэгвэл би тур шаад үзье л дээ. Татар аймаг. Даргуудаа толгойлогч морилэгтв. Даргуудаа. Чи үүнийг юу болохыг мэдж байна уу? Энэ чинь бүхэл хон чандаг тогоо байх шиг дээ. Үгүй дээ. Энэ бол бүхэл хүн чамдаг тогоо байгаа юм. 13 жигүүрийн тулдаанаас хойш чи 70 тогоонд 70 олзлогдсон хүнийг чамж байсан гэдэг байхаа. Тэр цагаас хойш хонин тогоо биш хүн тогоо гэдэг болсон юм. Би өнөөдөр ягаад үүнийг өөрийн өргөөний үүдэнд тавьсан гэж чи бодож байна? Жали буха толгойлогч. Тань талаа нэг баяртай хэрэг тохиогоо байлгүй. Чи бас л ташаач. Би чиний ажлаа зориулан байрлуулсан юм. Даргуудаа. Чи миний 2 ч асуудлыг буруу хариулсан болохоор төвчээр минь барагдаж байна.
Хэрвээ чи миний тавьсан 3 асуултаас нэгийг ч хариулж чадахгүй бол би чамайг амьдаар чинь чанах болно. Алив. Наад галаа олигтойхон өрдөөдөг. Чи энэ удаа намайг жамуухад цэрэг гарган тусад Тэмүүжинг дарааж гэж гуйхаар ирсэн биз дээ. Чи намайг угаас монголчуудаа сунцандаа гэдгийг мартаа юу? Бидний хооронд ямар нэг өшөө хонсон байхгүй шиг санах юм. Алив. Үүнийг халуун тоогоор өгөөч. Байтараа. Жали буха. Чи манай таргуудаа толгойлогч юундаа буруутаад байгааг тайлбарлаагүй ах шүү. Би тайлбарлаж болно шүү. Таргуудаа. Миний эцэг танаа өвөөг хуурам мэхэлж алсан. Гэсэн атад бид яаглаараа өштөн дайсан биш байдаг үлээ. Исүхэ-баатар танаа аав Тэмүүжин үгийг алсан болохоор тэр тооцоод уусгар болсон биш үү? Гэтэл би танаа толгойлогч Исүхийг хордуулж алсан шүү дээ. Тэр зэсмаа бид нэр хамт нөхөр бололцох учиртай биш үү? Юу гэнэ? Исүхэ надад хамаарах байсан толгойлогчийн хэрэгэм зэргийг булаан эзэлсэн болохоор би түүнийг алгасаар айл эрдэнэс төрөөд байсан юм. Андын анд болоо анд нөхөр андын атаатан дайсан уламж сайн анд нөхөр гэсэн үг байдаг баха. Би буруу ярьж байна гэж юу? Чи битгий омогшоод бай. Би дахин нэг асуулт тавья. За яах вэ? Би жамуухад туслан Тэмүүжин Ван хан хоёрыг даран сөнөөлөө гэж бодъё. Гэтэл дайны дараа жамуух тал нутгийг ганцаараа иргэшээлтэд оруулах бол манай татаруудын нуруунд дээр уламж харгас гэрцгий ташуурын занчирд буух биш үү? Би жамуухыг ямар өөдгөө амтан болохыг мэддэггүй гэж санаа юу? Жамуух бол жадран овгийн хүн. Түүний өвөг дээдсэн булаагдан ирсэн харин нутгийн бүсгүй гэдсэн тэгдэж ирсэн золд нь бутж байсан юм. Тэр яахан Монгол овг аймагуудын хаан болж чадах вэ? Чи тэгвэл яглаараа тэрний нөмөр нүүлэгдор байгаад байдаг уу? Би бусдын хоньны хороог ашиглан өөрийн хургийг өсгөж байгаа төдийх л амтэн хэрвээ чи жамуухад цэрэг гарган туслаад Тэмүүжин Ван хаан нарыг устгаж чадвал дараа нь бид хоёр дотн гаднаас хавсан жамуухыг дарах гэдэг алга уруулахын төдий амархан хэрэг. Тэр цагт тогтоо чи бид гурав тал нутгийг хуваан эзэмшиж болох биш үү? Харахгүй хуульчин залхаа мөн юм та. Исүгэ чамаа хуваа бодсон өөдгөө амтан гэдгийг бодсон тийм хож өгсөн онцлог хэрэг байна. Алив хүн байна уу? Байна. Наад тарган хоньнуудаа хонин тогоонд хийгээд. Алс голын зочин та асар өргөнд морилно. Татар болон зүрхтүүттэй хийсэн тулдаанаар Тэмүүжин өөрийн хүч чадал нэр сүрийг ихэд нэмэгдүүлж чаджээ. Түүний бодож байсанчлан энэ бүхэн зөрчдийн алтан улсын анхаарлыг нэг их татаагүй боловч тал нутгийн үстэн дайснууд нь түүний эсрэг нэн даруй ариун холбоо гихчийг байгуулж амжижээ. Өгсөхөө үзэлцэх шийдвэрлэх тулдаан түүнийг хүлээж байлаа. Монгол баатруудаа та бүхэн ядраагүй үстэй. Ядраагүй. Толой чи ядраагүй үз? Ядраагүй хаан эцэг минь. Өгөөдөө чи яаж вэ? Жаахан ядарч байгаа боловч тэсэд гарнаа. Миний отхонхоо толой сэтгэл санаа өөдрөг байгаа бол 3 дугаар хүү өгөөд үнэн үгээ өчөж байна. Та нар 2 хоног морин тэл дээр давхсан болохоор мэдээ чи хэрэг ядралгүй яах вэ? Би өөрөө ч их ядарч байна. Цэргийн жанжинхүү өөрөө ядарч өлсөж ундаасхын цагт өөрөөсөө өмнө цэргүүдээ боддог байх хэрэгтэй. Тэм учраас та бүхэн амарх учиртай боловч таанч боломж алгадаа. Яагаад гэвэл миний журмын анд жамуух дөрвөн зүгт элчилгэн сэрэг цуглуулж байна. Хадган овог, салжиган овог, жадран овог, хонграад овог зэрэг бодургийн холбоотон овгийн овгуудын дээр 10 зүгийн 8 хэмээх өчирхэг улс татар иргэн 3 мэргэд зэрэг эртний өшөөтөн дайснуудтай хамсан удахгүй биднийг дайлаар ирж толгойг минь авах гэж байна. Энэ нөхцөл бид яах ёстой? Бид айрыг уухад толгоотойгоо байлгүй болохгүй. Тэдний толгой нь хөсрөө унах ёстой. Байлдааны талбар дээр та бүхний толгойг амархан өнхрөн унахгүйг бодолцсон бүтэн 2 өдөр шин цэргийн сургууль хийлгсэн байлаа. Хүн хүнсээ морин өвсөө идэж болно. Харин би бол миний хүүхдүүдийг оролцуулаад хинж хөл хөсөр амархыг зөвшөөрөхгүй. Намхан зогсоорой. Намхан. Алтан та дажгүй юу?
Өөр ямар арга байх вүлээд? Чивэд хоёр өсөн буурал болцоход ингэж өдөрч байх ч гэжтэй. Татар иргэн болон 3 мэрэгдийн бид нартай тулдаж байгаа бол өөр хэрэг гэсэн. Гэтэл энэ удаа түүний журмын нөхөд болон хадан эцэгтэй тулдах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Энийг нь мэдсэн бол шууд Алтан ахыг Хяад аймгийн хаанаар өргөмжилдэг байж. Таач нэр хүндтэй буянтаа буурал шүү дээ. Хочраа. Битгээд онгоцоод угаарай. Толгоогоо алдах чинь тутаа юу? Энэ шунхаа золиг ховдоглон залхихыг бодож амиа хоохоолохоос өөр юу чадах вүлээд? Бүгд оройцоо. Гэхдээ мэдээ тавиалгүй горьгүй шүү. Оройтойгүй. Хэрвээ хоёулаа зүрхтүүдийг өөрийн талдаа татж чадвал бид ялагдахгүй л автай. Эргүүн мөр минь таалан сонсогдов. Тэмүүжигийн эцэг миний эцгийг хөнөөж байсан бол тэр 5 жилийн өмнө Алтан улстай сүлбэлдэн манай хэдэн түмэн татар иргэнийг хөнөөсөн билээ. Тэмүүж нь тийм болохоор Алтан улсын бууны нохоо болжээ. Эргүүн мөрөн минь таалан соёрох. Тэмүүжингийн эцэг манай аймгийн Чилүүдэгийн шинэхэн эхнэрийг булааж тэр өөрөө манай мэрэгдийг олон товлголон довтолж байсан. Тэрний уршигаар хэдэн мянган мэрэгдүүд амнасаа алдсан. Эргүүний мөрөн үндэс гол мөрмийн таалан сонс. Тэмүүжин талын өлөн хөх чанав очиход байгаа тул манай 12 овог аймаг эвсэн нэгдэж эрд зориг эрдэм чадлаар шалгарсан Баатар Сангар жамуухыг хаан эзнэр сонгон эм хүчээ нэгтгэн Тэмүүжин устгахаа хамтгалж байна. Эргүүн мөрөн үндэс гол минь батлах буй за. Тэмүүжин уг нь надтай 3 удаа журмаар барилдсан амд байсан байлээ. Гэтэл тэр амтлах жаргалаа хуваалцсан амцх зовлонгоо үрэлцсэн гэсэн амдын журмыг зөрчин миний төрсөндөө тайчрыг хөнөөсөн. Өнөөдөр 12 овог аймгийн толгойлогчдын газар цугларн намайг гүр хаанд өргөмжилснөөр шудраг зурмыг иш болгон Тэмүүжин болон түүний холбоотон Ван хаан тойрол нарыг алж устгахаа амд гайлж байна. Гүр хаан! Гүр хаан! Гүр хаан! 1201 онд шинээр төрөн гарсан хүчний төлөөлөгч Тэмүүжин хуучныг баримтлагчдын төлөөлөгч жамуух нарын хооронд шийдвэрлэх тулаан болсон билээ. Их дайны утааг үнэртэх цаг төгсөөр байлаа. Тэмүүж. Чи хоньны онгоцонд хамт өнжиж байсан жаахан охин хадааны ядуурсан санддаг уу? Одоо би мөнх хөх тэнгэр өөрийн хамгийн дээдийн инрэл буйныг өөрт чинь хүртээж хайрлан хамгаалах болтугай гэж залбирч байна. Хин бэ? Бүүд угар. Чи юу хүн бэ? Би Хонградын дайсэцэн байна. Дайсэцэн гэдэг чинь Тэмүүжингийн бүртүүжингийн эцэг баха? Тийм ээ. Тэгэхээр та чинь би өөрөдөө Тэмүүжин надаас баг ихнэрэ болгон авах зөвшөөрлийг гуйж байсан хадаа нэр тохныг хайж байна. Түүгээр яах гээ? Тэр айлрт бусдын гэргий болсон шүү дээ. Түүний ариун сэтгэл алд биеийг дагаад бусдын гэрт очихоогүй байлгүй. Бос хүн өөрийн төрсөн охин хөргөн хуу хоёроосаа хүртэл урах санаа агуулж яхад ариун сэтгэл үдээ цагт хэдэн хоны нэхэдэ тэнцвэлээ дээ. Охин минь би чамайг эндүү таниагүй байж. Чи одоох намайг өөрийн аав ах хоёртой уулзуулаад. Хадаанаа чи ямар хүнтэй үг солиод байна? Явцгаая. Өөрөө юу хүн бэлээ? Би дайсэцэн байна. Би өөрийн хонгороо довгийн толгойлогчдын энэ дайнд татагдан орохгүй байхыг ятгаад истийлв. Гэхдээ тэднийх нь ч их сүрэн залрах буйнгүй гэдгийг би мэднэ. Уран яруу донгод цоож ухаангүй муухарлаж дайраад миний хүргэн Тэмүүжин ялан дийлэх чадал байхгүй.
Эрхэм дайс эзэн та дорд бидэнтэй үүнийг ярьлаа гэж ямар хэрэг байх вүлээ? Би өөрийн хөрөгнийг баг цус асгаруулаасаа гэсэндээ жамуухын тэргүүлсэн 12 овог аймгийн цэрэг мордын байдлыг хятан үсгэр зээрүүлэн бичсэн газрын зураг үйлдчихээд байна. Би эндээс гарах аргагүй тул та бүхнээс тусламж ирж байна. Дайс эзэн таны нэр оюун бэлэг олноос хурц гэсэн утгыг илтгэдэг болохоор ийм уран аргаар биднийг сорин хорлох санаа сэдэ юм биз дээ. Дорд бол бидэнд эзэндээ үнэж явахаас илүү сайхан хэрэг юу байх вүлээ? Чи надад итгэхгүй байгаа хэрэг үү? Чи Тэмүүжинг хятан үсэг мэдэхгүй гэдгийг чи өөрөө мэдэн шүү дээ. Тийм болохоор чи биднийг эзнээс уруух нь үгүй юу гэдгийг түншиж байгаа хэрэг байж. Чи яв. Үгүй ээ. Бүрт маа надаар хятан үсэг заалгасан юм. Хэрвээ би өрдөмөн та бүхэн Тэмүүжинг таргуудагийн сэлмийн ирнээс аварж байсныг эс мэддэг байсан бол өнөөдөр нааша ирэх байсан гэж юу? Хэрвээ би өөрийг чинь хордох санаа өвлсөн бол таргуудад тэр хуучны хэргийг хэлчих гэж болоход байсан. Би явъя да. Одоохон яв. Цаг хожимдож болохгүй. Би явсан дээр баха. Мөнх тэнгэр өршөөж байна. Баярлалаа. Энэ бол онон мөрөн болон хам мөрний уулзуур газар байна. Бид энд байрлаж байгаа. Энэ бол Голет уул. Тэд наашаа ирэхийн тулд Утхия, Аланса болон Хүүтэн зэрэг газруудаар дайрах ёстой. Та нар яах гэв? Зогс. Зогс гэж байна. Моглаа юу да? Муу хар босгоны боол чи яахан миний явах замыг хааж зөрхөлдөг үлээ? Хурдан зайл. Өөлийн үжи минь. Би одоо хаан эзний нөхөр болсон шүү дээ. Хааны зөвшөөрлөг хинч наашаа ганц алхахыг зөвшөөрөхгүй. Бүрий бөхөө. Одоохон энэ боолыг холдуул. Ухраарай. Цаашаа яв гэж байна шүү. Цаашаа. Өлийн үжин байх шив дээ. Юу болов? Тэмүүжин. Чи миний хусаач бэхийг чамаас уруулаа гэж алж байсан байхаа? Тэр ганц надаас биш Монголын өг дээдсийн үйл хэрэгээс урвсан хүн шүү дээ. Хэрвээ өөр бусад хүмүүс урвал чи тэднийг бас адилхан алах уу? Тэгнэ. Тэгвэл би чамаас нэг юм асууя л да. Ханград аймаг жамуухын туган дор нэгдсэн гэдэг үнэн үү? Тэгсэн. Тэгвэл танай хадам эсэг дайс эзэн ч гэсэн тэдний дунд байгаа үсттэй. Тийм ээ. Тэгвэл сайн байна. Одоохон дайс эзэнгийн охин бүртүүжинг алах хэрэгтэй. Бүрий бөхөө. Та нар яах гэв? Хүчээр биднийг дарах санаа байна уу? Би нийт Хяд аймгийнхны өмнөөс шудраг үннийг эрэлхийж явна. Өөл юу ч нү. Тэгвэл би өөрт чинь тэр шудраг үннийг хилээд өгье. Нааша хүрээд ир. Чи түүнийг таних байна уу? Наадах чинь тайчуудын толгойлогч таргуудын албад шиг байх чинь. Тийм ээ. Би сурхан шар байна. Дайс эзэн надаар Тэмүүжинд хэл хөргүүлсэн юм. Хин нэг боолын үгэнд итгэж байх юм? Энэ бол манай худын ирүүлсэн газрын зураг. Дээр Намбага хааны гэрэлт хөшөөн дээр байдаг шиг хятан үсэг байна. Эрхэм овгийн ахлагч нар үзэгтэн. Та нар харал та. Харж байна уу? Явцгаая. Сайн хар. Сайн хар. Сайн хар. Бэлгүүтэй. Бүрий бөхийг боолгож авахгүй л жөрхтүүд номорхгүй. Аха, та яа гэж бодож байна? Түүнтэй барил татах. Дээлхүү. Би таны төлөө түмэнтэй хүч нэцэхгүй. Өршөөгөр өчөөх энэ дөрөд болж тарцгаа. Бүрий бөх алив явцгаая. Тарцгаа. Бүрий бөхөө. Чи ингэж явчих гэж юу? Чи яах гэв? Чи сая миний хаан ахын их хүчин бүрт бэргнийг минь гутаанд оромжлоо. Ах чамайг зэмлэхгүй байж болно. Харин би чамтай бэргэн гихчээгээ нэр төрийн төлөө нёгийг үзмээр байна.
Чи түүнтэй эрүүл тулаа хийх гээв. Үгүй ээ, би түүнтэй эрүүл тулалдан хийхгүй. Яасан бүрээ бөхөө чи чинь игнэшгүй хүчтэй гэд байдаг биш үү? Гэтэл аймхаг улчгар амтан байсан байх шүү дээ. Бори бөхөө. Өлийн үжинг бүртийн өргөнд аваач жаахан амраа. Борч шүн дөлөөр довтлох бэлтгэлээ ханга. Мэдлээ. Залим Байна. хорчийг хүн хартаа жадран овг руу явуулж цаг хожин жам ухыг тогтоож бай гэж хэл. За. Бэлгүүтэй чи хэрэг аймаг руу очиж Ван хааныг бидэнд цэргийн хүч хавсран туслаач гэж хэл.